Намайдаг фильм үзүүлж байна. Аялагт сайхан найрлал. Эртээ үрдийн цагт өсхийн 3 наснаас чулуун шатраар тоглож сурсан хүү өргөн дэлхийгээр шатар тоглож явсаар харь газрын ухаан шатарчинтай алтан шатраар нь мөрийцэн тоглож хожоод шатрыг нь авч гинэ. 15 настай аахаа мэргэн шатарчин хүү алсаас нутагтаан ирэхэд өөрийн хаан зэрэгэлдээ хааныхантай шатар тавьж хожигдоод хамаг юм алдаад хаан ширээгээ алдахад хүрсэн харамсалтай мэдээ сонсдож гинэ. Хоёр хаадын толгой авалцах шатрын өрг эхлэх өдөр хүү очиж гинэ. Өөрийн хаан нь толгой өнжүүлэн гунигтай байлаа. Нөгөө хааных нь хоцсондоо оодрон омгшүү байна гинэ. Хоёр хааныхны алдар чатарчд мэл гайхан цэл хөхрөн гүн бодол дарагдсан байхыг хүү хараад "Хожил хоёр тийшээ" гэж минь дайлтахад хоцсон хааныхан хүүг харж тоглоом дохуу хийж байлаа. "За шатарчид минь, би хааныхаа толгойд харамсаад байна. Харц миний толгойг чангахан завчаад аль" гэхэд хоцсон хаан хүүг хараад дооглон "Харц чиний толгойг хааныхтай чинь хамт аавна" гэлээ. Хүү "Сэлмэн хурцвал цавчхад үл өвднө. Сэтгэл нь хурцвал сэлмигч бол хуглана" гэжээ. Хоцсон хаан омгшиж шатар тавихаар боллоо. Сэлбэрт модон шатраа дэлгэн өрхөд хүү хэлсэн нь: "Сэлбэрт модон шатраар тогловол азанд муу юм гэдэг. Хаан хүн байж танд алт мөнгөн шатар алга уу? Та тэгвэл харц миний алтан шатраар нөөхүү дээ" гэд өврөө удлан алтан шатар гарган ширээнд өрхөд хожил ихтэй хаан хүүг хараад гайхаж орглоо. Хожилтой хааныхан ч хааныхаа толгойг алдахгүй гэж гинэт зочин айцгаалаа. Алдаж гунсан манай хааныхан ч сэргэг шиг боллоо. Шатраа өрхөд хүү хэлсэн нь: "За, толгой авахаар тавьж байгаа хойно хэрэг би хожвол алдсан бүх зүйл, мал хөрөнгө, эрдэнэс баялаг, харц олноо эргүүлэн аваад танаа хааны бүх албат, иргэд хошуу нутаг, мал сүргийг бас авна штэ. Харц олон хамаг түшмэттэй хэлэх үг байвал эртнээс хэл. Би захих хэлэх хүнгүй ганц хар толгой гээд инээд алдав." Хожил ихтэй хаан бүр гайхаад ширээнд тавьсан толгой авах сэлмнийхээ бариулыг өөртөө ойртуулан тавихад хүү "Хүндэт хаантан минь, сэлмнийхээ бариулыг хойш нь харуулan эрийг нь урагш харуул. Хэн маанч хожиж мэдэх юм бэлээ." Хүүгийн хэлснээр юм болгон бэлэн боллоо. Хүү "Хаантан та эхэлж нөө. Насны ирэмбээр хүндэтхий" гэлээ. За ингээд тоглолт эхэлж хаан эхэлж нүүлээ. Хүүч хариу нүүлээ. Хаан хоёр дахь нүүлээ. Хүү мөн нүүлээ. Хаан гурав дахь нүүлээ. Хүүч гурав дахь нүүдэл дээрээ маданд орууллаа. Хүү угсгийн босч сэлмний ишнээс барин хожилт хааны хоолойд хүрэхэд тэр хааныхан уйлан хайлж хатан хаан өршөөл гуйж хайрт хүүхдүүд нь уйлан гуйлаа. Хоцсон хааныхан инээлтгэхэд аахаа мэргэн шатарчин хүү сэлмнийхээ нэрийг хожилт хааны хоолойд бариад: "Харц ардуудаа, эдний дур зоргоор мөрийцэж хаан төр, харц олон, газар нутаг, эрдэнэс баялаг, их хүүхдүүдийг гайзовлонд учруулдгийг харцгаа. Эннээс хойш хаан харцгүй мөрийцэн тоглохыг устгах. Толгоогоо ахуулахаар төхүүлсэн хаан таач амьд дээрээ дуулж ав. Амигчин өршөөн. Бүх нутаг албат иргэдээ манай хаанд өгөөд өөрөө манай хааны номхон морины ногт
догшин морины чөдөр, дорой хүний суудал, дор долонд зарцлагдаж яв. Амьтан үнтэй гэдгийг яс маханда ортол ойлгов. Гэт хоолооноос нь эрт сэлмээ аваад хуйлан. Хуйтай сэлэм суглах ёсгүй. Азтай сайхан амьдрцгааж явъя гэжээ. Эннээс хойш хааныхан мөрөөдөө тоглохыг зогсож амар сайхан аж төрн жаргаж гинэ. Аахаа мэргэн хүүд хаан ширээгээ өгөх гэсэнд авсангүй. Аахаа мэргэн хүү алтан шатран үүрлэж хайл хийсэн тоглож явсаар амар сайхандаа жаргаж гинэ. Удахын чандад ухаан тэлмөй. Ухаарлын хадагт үнэнд хүрмөй.